Орчин цагийн номын сонгуульд байвал зохиох нэг үйлчилгээ бол тусгай бэлдсэн өрөө захиалах, түүнийг түрээслэх ийм үйлчилгээ байдаг. Тэгээд ялангуяа номын сангийн орчин нөхцлөө сайжруулсан, шинэ барилга барьсан эдгээр номын сонгуудад бол байвал зохиох орчин нөхцөл нь боломжтой учраас илүү тохиромжтой ийм үйлчилгээ байдаг. За өрөө захиалгын болон уншигчийн суудал захиалгын тусгай системүүд байдаг. За эдгээр нь бол тухайн номын сангийн онцлог захиалгаар тусгайлан хийгдэх аль эсвэл ийм урьдчилан бэлдсэн системүүдийг ашиглах ийм туршлага практикт бол түгээмэл байдаг. Тэгэхээр энэ өрөө захиалгын системийг Google-ийн боломжуудыг ашиглаад үн төлбөргүй хийх, үн төлбөргүй ашиглах ийм боломжтой өрөөний захиалгын системийг дэлгэцэнд харуулсан байна. За тэр нь яах вэ гэхээр нэгдүгээрт тухайн номын сангийн урьдчилан захиалах боломжтой өрөөнүүдийг Google Sheet дээр бэлдээд тухайн бэлдсэн өрөө захиалгыг өрөөнүүдийг дэлгэцэнд харуулах ийм хувилбар байгаа. За дэлгэцэнд бол он сар өдөр тэгээд тухайн өдөр захиалах боломжтой өрөөнүүдийн дүрсийг бол харуулсан байна. Жишээлбэл өнөөдөр 2025 оны 10 сарын 14-ний өдөр захиалах боломжтой ямар өрөө төдөлдсөн хүлээгдэж байгаа ямар өрөө байна гэдэг ингээд дэлгэцэнд харагдана. За жишээлбэл энэ R103 гэсэн дугаартай өрөө болвол захиалагдсан байна. 102 дугаартай өрөө чөлөөтэй байна. 101 нь бол яг өнөөдөр хүлээгдэж байна буюу хин нэг хэрэглэх захиалаад үүнийг номын санч баталгаажуулаагүй учраас хүлээгдэж байгаа ийм өрөөний дүрс харагдж байна. Ингээд захиалгц өрөөнүүд нь ингээд улаан болоод захиалах товч ажиллахгүй байгааг анзаарч байгаа. Харин чөлөөтэй өрөөн дээр бол ийм захиалах товч идэвхтэй байгаа. За жишээлбэл энэ 201 гэдэг өрөөг захиалъя. За тэгэнгүүтээ бие даалтын өрөө юм байна. За тэгэнгүүтээ уншигчийн нэрийг оруулаад уншигчийн харилцах имэйлийг оруулна. Тэгээд утасны дугаараа оруулж өгнө. За хэрвээ уншигч бүртгэлтэй бол уншигчийн бүртгэлийн дугаарыг энд оруулах ёстой. Ер нь энэ уншигчийн бүртгэлийн дугаарыг заавал оруулдаг байвал илүү тохиромжтой. Яагаад гэвэл танай номын сан зөвхөн өөрийнхөө уншигчдад өрөө захиалах үйлчилгээ үзүүлж байгаа учраас уншигчийн дугаарыг оруулна. За эдгээр мэдээллийг оруулсны дараа захиалга илгээх гэдэг товч дарлаа. Захиалга явуулж байна. Захиалга амжилттай илгээглээ. Тэгээд номын санч баталгаажуулсны дараа энэ өрөө юу яана гэд идэвхтэй болно гэд. За ингээд нөгөө дэлгэцэн дээр номын санч баталгаажуулалт хийгдэнэ. За энэ өрөөг би нөгөө дэлгэцэн дээр баталгаажуулах энд би яг тухайн шитэн дээр засах хэрэггүй байсан юм байна. Энэ компьютер дээр шалгачээ. За захиалга орж ирсэн байна. Би энэ компьютер дээр тухайн өрөөг орж ирсэн захиалгатай өрөөг зөвшөөрье. Захиалгын хүсэлтийг би зөвшөөрнө гэсэн үг. R201 тийм ээ. 201 энэ дээр pending буюу хүлээгдэж байгаа гэсэн горимд орсон байна. Үүнийг захиалгадсан гэдэг горим руу шилжүүллээ. Үүнийг refresh хийгээ шалгая. Өрөөнүүдийг харуулах
За нөгөө өрөө чинь захиалагдсан байна гэд. За хэрвээ би энэ номыг сонж энэ өөрийн компьютер дээр захиалгыг цуцлах юм бол сая өрөө маань энэ захиалагдсан гэдэг өрөө маань захиалах боломжтой болж хувирна. За би захиалгыг цуцлалаа энэ компьютер дээр. За ингэсний дараа өрөө чөлөөтэй болжээ гэд. За энэ бол жишээ нь 14. За 15-нд би өрөө захиалж болох нь шалгая. 10 сарын 15-ныг сонголоо. Өрөө харуулах гэсэн сонголтыг товчиг дарна. Цаанаас мэдээлэл дуудаж байна. Одоогийн байдлаар 2 өрөө захиалах боломжтой байна гэд. Энэ өрөөний сонголтыг номын сончид өөрөө тохируулах боломжтойгоор хийсэн байна. За энэ өрөө захиалгын системээр юу харж болох вэ гэхээр номын сонгууд өөрийн уншигчдад захиалга өгөх боломжтой эсвэл түрээслэх өрөөнүүдээ урьдчилсан захиалга аваад түүнийг баталгаажуулах энэ боломж бол нэгдэж байгаамаа. Ингэхдээ Google-ийн боломжуудыг ашиглаад үн төлбөргүй ашиглах ийм системийг хийж болох нэ.